За бүгдээрээ эзнийхээ өгрөө орцгоё. Тэгээд хамтдаа Үйлс номын 16 дугаар бүлгийн 16-аас 18-ыг гаргая. За эдгээр Библи байгаа тий. Үйлс номын 16-гийн 16-аас 18. Бидний мэддэг л сэдв л дээ. Гэхдээ хүн нөгөө хэлхээснээс цааш чичгээснээс гэлээ гэдэг шиг нэг зүйл хуваалцъя. Тэгэхээр ер нь та хэд маань үндсэн хууль ер нь хэр мэдэх вэ? Үндсэн хуулийн нэгийг мэдэх үү? За амар лаг шалгалт асууж байгаа юм шиг. Яг ер нь нөгөө бидний чинь бас нэг одоо монголчуудын маань гэх юм уу ер нь бидний нэг жоон дутагдaltaй тал нь бид нар яг үндсэн хуулийн өөрсдийн эрх бас үүргээ ер нь баг нэг сайн мэддэггүй юм билээ шүү дээ. Ер нь хүмүүсээс ингэж асуувал мэддэг хүн баг ховор. Яагаад энийг асуусан гэхлээр бидний энэ Монгол улсын иргэн гэдгийг батлахаас гадна бид нар энд ер нь одоо газрын дээрх баялагч гэдэг юм уу улс төрд бид нар ямархуу эрхтэй вэ, ямархуу оролцоотой байх вэ гэдгийг тэр хуулинд бүгднийг тусгаад өгсөн байна. Зөв нэг хамгийн нэг зөв амьдрал дээр байдаг нэг жишээ. Одоо CU айгүй их нээгдсэн. CU нээгдэхээс өмнө нойлын асуудал айгүй хэцүү байдаг шүү дээ. Хүмүүс энэ тэнд яваад нойлд орохдоо байгууллагт ороод ямар нэгэн нойлд орохдоо заавал төлбөр төлдөг шүү дээ. А тэгтэл тэр үед ч тэрнээс өмнө ч тэр үндсэн хуулинд юу байсан гэхээр хөрөө үйлчлэгээний байгууллага байх юм бол хүмүүсээс төлбөр авахгүйгээр ямар ч хүн ороод бие засч болох байсан. Хуулиндаа тийм байсан. Гэхдээ тэрийг хүмүүс мэддэггүй байсан учраас. Тий. Ямар нэгэн газар ороод бие засахдаа дандаа одоо нэг мөнгө өгдөг байсан болж таарж байгаа байхгүй зүгээр. Нэгийн хамгийн жишээ. Яа тэгэхээр бидний хувьд ерөнхийдөө биднэрт яг өгөгдсөн тэр хуулийн дагуух эрх мэдэл үүрэг гэхүүдээ тэр бол айгүй чухал. Тийм учраас бид нар өнөөдөр тэрийг мэдснээрээ ойлгоснороо магадгүй улс маань илүү нөгөө хууль засагладаг. Тийм улс болоход бид нар өөрсдөө хуулиа маш сайн мэддэг, хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг тийм байх хэрэгтэй юм байлаа л дээ. За үүнтэй адилхан. Ер нь итгэгчнэр бид нар заримдаа нөгөө өөрсдийнхөө одоо юу гэдгийг авсан юм аа гэх юм уу авах ёстой зүйлийг айгүй их ярьдаг. Бурхан өстө бид нар тэгж ивэл авсан, ингэж авах ёстой, бурхан тэгж бидний төлөө ажилдаг гэж ярьдаг боловч заримдаа бид нар өөрсдийнхөө яг нөгөө үүргийг за бас эрхийг ерөнхийдөө анзаардгүй тийм үеус байдаг. За өнөөдрийн нэг ярих гэж байгаа юм маань тэрний нэг хэсгийг ямар ч сан би өөрийнхөө ойлгосноор эзний үгээр илчилснээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. За тэгээд хэдүүл ишлэл рүү гаръя. За Үйлс номын 16 дугаар бүлгийн 16-аас 18. Бидний залбирлын газар руу явж байхад мэрэг төлөгчийн сүнстэй нэгэн шивгч нь таарлаа. Тэр шивгч мэрэг төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ. Тэрээр Паул биднийг дагаж энэ хүмүүс бол хамгийн дээд бурхнаас зарснаар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашгирч гарлаа. Тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв. Үүнд ихэд төвөгшөөсөн Паул эргэж сүнсэнд түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чам тушааж байна гэхэд мөнөөх сүнс тэр дороо зайлжээ гэж үтсэн байна. За тэгэхээр Паул Силас хоёр ер нь энэ бол одоо Европт хамгийн анх хөл тавьсан Грекийн хот Филиппо хотод очсон байна. Бид Филиппо номыг мэднэ. Тэгэхээр энэ анх болоод Филиппо чуулган таригдчихсэн үеийн үйл явдал гарч байгаа. За тэгэхээр энэ дээр нэг юм гарч байгаа юм л да. Энэ тэднийг залбирлын газар руу явж байхад тэгээ мэргийн төлөгчийн сүнстэй 16 дугаар ишлэл дээр байна. Таарлаа. Тэр шивгч мэрэг төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ гэж бичсэн байна. Тэгэд энэ хүмүүс бол хамгийн дээд бурхнаас заснаар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашгирч гарсан гэж хэлж байна. За миний хувьд бол яг ер нь итгэгч болсны дараа сүнслэг ойлголтууд маань өөрчлөгдсөн. Ер нь монголчууд бол сүнслэг ойлголт ихтэй ард түмэн шүү дээ, тий. Бөөмөргөл, буддын шашин за өөрсдөө бас бэлэгдлийн чанартай. Тэгэхээр юу өөрчлөгдсөн гэхээр ер нь бол чөтгөр сүнс гэдэг ойлголт надад бол хүүхэд байхад за яг бид нэр ер нь ихэнх сонсч ирсэн баг. Харанхуй орой болохоор ярьдаг байсан нэг аимшигын яриануд гэдэг үстэй. Улаан дөөпөл, улаан болтой, улаан маастай хараач дандаа улаан ч байдаг гэсэн. Тэгээд харанхууд магадгүй ингээд сууж байгаа хүнд улаанаар ярихаар тэр улаан өнгө айгүй тийм хурцаар одоо төсөөлөгддөг ч байсан юм уу. Тэгээд
Тэгэнгүүтээ Монгол бас ахуй соёлд юу вэ гэхээр сүнс чөтгөр дандаа нэг тийм гуу жалга ч юм уу тийм газар орон дагсан байдалтай байдаг. Барууныхаа болохоор дандаа тийм байшин барилга дагсан байдалтай зүгээр харахаар. Тэгэд одоо Холливуудын кино минь харуул бүр их сонирн байдаг шүү дээ. Сүнс чөтгөр гэдэг ингүүт нэг цагаан хувцастай урт үстэй. Тэгээд яг анзаараад тахаар дандаа эмхтэй хүүстэй тийм. Магадгүй урт үстэй болохоор илүү тийм амар сэгсэж сагсаагаад их эвгүй харагддаг юм шиг байгаа. Тэгээ ийм байдлаар би бол төсөөлдөг байлаа чөтгөр гэдгийг бол. За тэгэл нэг харанхуй шүн ч юм уу нэг орхигдсан газар эсвэл гуу жалганд байж идэг. Тэг хүний нэр мэрээр дуудаад за заримдаа улаан төбөл өмссөн ч юм уу хүүхэд байх үе юм. Тиймэрхүү байдлаар ойлгодог байсан чинь Библийг уншаад явж байхад нэг арай өөр ойлголт төрж. Тэрний юу гэхээр одоо яг бидний уншиж байгаа энэ хэсэгтэр гарч байгаа. Нэг мэрэг төлөгчийн сүнстэй гэж. Их ашиг олдог тэр эмхтэй байсан гэж. Тэгээ энэ дээр энэ эмхтэйгийн нөгөө нэрийг бичээгөө шалтгаан нь юу гэхээр ер нь грек ромчууд одоо ийм шивгчин боолын нэрийг ер нь нэрээр нь баг нэрлж дууддаггүй. Нэр зааж дууддаггүй байсан юм шиг байна. Ер нь байсан юм байл. Тийм учраас энэ эмхтэйгийн нэрийг бичээгүй. Нөгөө талаараа ер нь грек ромчуудыг бид нар мэдж байгаа тийм. Одоо Зевс, Посейдон, өшөөч нь Херкулес гэдэг юм уу. Ер нь барууны одоо бас байж байгаа тэр ромчуудын бурхан бүгдээрээ грекээс ерөнхийдөө гаралтай. Тэд нар бол маш тийм сүнслэг ойлголттой тийм хүмүүс. Тэгээ тэр дундаа тухайн үед ер нь мэрэг төлөг гэдэг бол тэнд одоо грекийн соёлд ерөөсөө одоо юу байсан бэ? Заавал байх ёстой зүйл. Бүр төрийн хэмжээнд төрийн зайрын гэдэг шиг төрийн мэрэгч гэж байна. Яг сүм чуулганд одоо тэдний өөрсдийнх нь сүм дуганд нь байдаг мэрэг төлөгчдөр байна. Бурханаас нь ярьдаг. 3 дугаарт нь одоо энэ эмхтэй гарч байгаа. Энэ бол ерөнхийдөө олон нийтийн дунд байдаг. Ерөнхийдөө зах зээлийн одоо манайхаар бол зах олон хүндтэй газар зогсоод мэрэг төлөг хийдэг. Тэгэхээр энэ эмхтэй бол нэг ийм эмхтэй байсан баг. За тэгээд мэдээж хэрэг мэрэг төлгийг өнөөдөр ч гэсэндээ ер нь бол за мэдгүй Монголын зүгээр нөхцөлд аваад үзэхэд баг дүүрэг ч юм уу хэрвээ бид яг ингээд судлаад явбал хороо болгонд нэг үзмэрч байгаа ах. Хүмүүс очиод юм асуучдаг тий. Баг өөрсдөө баг мэрэг төлөгч байдаг шүү дээ. Төрчнгийн чулуун болоодтаад. Тэгэхээр мэрэг төлгийг ямар байдлаар хийдэг байсан гэхээр одоо гоорч гисэн харж байгаагаар зурхаагаа аргаар нэг хийж болно. Зурхааг маш удаан. Энэ бол айгүй удаан суралцчээж хийдэг зүйл гэж. Хоёрдугаарт нь мал амтны яс илэг мэлгээр мэрэглэнэ. За нөгөөх нь болохоор үхгсэд буюу сүнстэй харьцдаг. За энэ эмхтэйг бол ерөнхийдөө яг тэр 3 дахь төвшин буюу сүнстэй харьцдаг тийм эмхтэй байсан баг. За тэгээд 17 дугаар ишлэл дээр их сонирн баг. Тэрээр Паул биднийг дагаж энэ хүмүүс бол хамгийн дээд бурхны заснар бөгөөд та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хашгирч гарлаа гэж хэлсэн баг. Энэ хүний энэ хэлж байгаа энэ үгийг ингээд сайн харах юм бол нэг тийм юмыг бид нэр гайхаж болно. Тэр нь юу вэ гэвэл энэ эмэгтэй өөрөөш боол шивгчийн эмэгтэй. Ямар нэгэн боловсрал байхгүй. Бүр хаа байсан. Израилаас бүр хол Европт байгаа эмэгтэй. Тэгэхдээ энэ хамгийн дээд бурхан гэдэг энэ нэр бол ерөнхийдөө дуулал 91 дээр бичигдсэн нэр байна. Тэр энэ ч боловсрал байхгүй тий зүгээр шивгчин боол эмэгтэй. Паулын тунхаглаж байгаа сайн мэдээний цаадах эзэн нь хинбэ гэдгийг мэдээд хэлж байгаа. Тэгээ нөгөө талаараа бас дахиад хэлж байгаа. Энэ та нарт авралын замыг тунхаглаж байна гэж хэлсэн байна. Ямар авралын зам юм бэ? Есүсийн сайн мэдээг. Энэ эмэгтэйг зүгээр ингэж харахад энэ ихт теологийн гэхүү те маш нарийн мэдлэгтэй байгаа байхгүй. Аюу сайн мэдчих. За тэгэхээр бид нар Библийг харуул нэг юм мэдтэн те. Ер нь Есүсийг хамгийн анх хэн таньсан бэ? Муу сүнснүүд таньжсэн. Гүүж яа та бол хамгийн дээд нэгний хүү байна гэдэгт нь Есүс ярихыг зөвшөөрөөгүй. Та нар миний нэрийг дуудах нь битгий хэл миний та гэрчлэх намайг одоо ярих тийм ямар ч эрх мэдэл ирэх байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр сүнс чөтгөр гэдгийг бидний ахуй соёлын ч юм уу одоо бидэрт харуулж байгаа кино зохиолыг харуул нэг тийм сэгсэс үстэй нэг харанхуй шүний явдаг жоохон зойн бэрхүү ухаан санаа нь орж гарцсан баг одоо мэдхгүй ямар гэдгийг тийм тэгж харагддаг. Харин Библиэлд байгаа нэг зүйл муу сүнсний бас нэг одоо нөгөө төрхөн дүрн гэхүү арай өөрөөр байж байгаа. Энийг энэ тухайн үеийн ахуй соёлч өнөөдөр ч тэр хүмүүс маш их хүндэлдэг. Ямар нэгэн үзмэрч мэрэгчээс
шударгаар ахлахад бол зарим одоо итгэвч болсон ч гэсэн хүмүүс бөөгөөс бас айгаад идэг бөөнөрөөс. Ер нь эвгүй. Яач магадгүй жоохон цэрвээд имээгээд хүндлээд чихв. Тиймэрхүү маягтай ханддаг. Тэгэхээр яагаад энэ муус үнснүүд ингэдэг юм бэ гэж Библийг харуул хоёр зүйл байна. Нэгдүгээрт нь муус үнснүүд ер нь цагаас өмнө зовхыг хүсдэг. Нөгөө бид нар Иованыг мэднэ те. Есүс дээр очиод та биднийг цагаас өмнө одоо зовоохоор ирвүү. Бидний энэ нутгаас хөөхөөсөө өмнө ядаж тэр гахаа руу оруулаач гэж гуйдаг. Ингэж байгаа нэгдүгээр шалтгаан нь юу гэвэл тэд нар ерөнхийдөө жоохон зусардаж хэсэг хугацаанд одоо өөрсдийнхөө орших энд байх хугацаагаа одоо уртсгадаг гэх юм да. За хоёрдугаарт нь нэг тал боол юм шиг харагддаг. Юу гэж муус үнсийг юу гэж хэлдэг вэ гэхээр тэд нар өөрсдөө заримдаа гэрлийн тэнгэрэлч мэж харагдуулж чадна гэж хэлсэн баг. За энэ нь бол магадгүй илүү түгээмэл юм шиг. Тэгэхээр ийм ихтэй харсан хүмүүс бол хэлэх нь тий. Тухайн үеийн хүмүүс. Манай эн чинь юу вэ? Энэ түлхч эмэгтэй чи эдний нэг тал юм биш үү? Эднэртэй адилхан л яг тэр дээд бурхныг ер нь мэддэг одоо тий эдний тал юм байна гэж магадгүй хэлэх байсан баг. Тэр бөөнөрөөс магадгүй та нар асууж ирсэн үсгийг мэдэхгүй зүгээр зарим итгэгчнэр бол асуудаг гэж. Би нэг удаа зүгээр асууж ирсэн. Та нар нь Есүсийг юу гэж бодд юм бэ гэж. Тэгээ хоёр өөр харалт асуусан л да. Нэг нь болохоор бүр яг нэг айгүй олон шавьтай бөө хүн байсан одоо зайрын гэх юм одоо тий. Тэр болохоор юу гэж хэлсэн гэхээр өө тэр чин дээд тэнгэрт яг өөрт нь одоо итгэж байгаа хүмүүсийнхээ төлөө сайн сайхан хийгээ явж яадаг зүгээр. Манай баг өвөг дээдсийн тэр байдаг тэнгэрийн тэ адилхан тэр тэнгэрт л байж яадаг зүйл гэж. Нөгөөх нь болохоор юу гэж хэлсэн гэхээр үгүй тэрийг ер нь дагаа шүтээд явхад бол ямар ч асуудал байхгүй. Тэр бас л нэг ариун тийм нэг юм байгаа гэж. Тэгээ энийг сонссон хүн за яг би бол одоо сонсоод итгэвч учраас за энэ арай нэг худлаа юм ярьж байгаа. Зүгээр итгэвч биш хүн сонсох юм бол юу гэж ойлгов гэхээр бөө муу энэ Есүс энэ гэдэг чинь зүгээр нэг л юм биш те адилхан нэг тэнгэрт байгаа л те. Тэдний яриагаар тэгж ойлгох. Тэгэхээр энэ муус үнсний нэг залил нь бол ийм байгаад байна. Тэгэхээр муус үнс нэгдүгээрт өөрсдийн цагийг уртсахын тулд хоёрдугаарт нэг тал юм шиг харагдахын тулд бурхныг ингэж дэмжиж байгаа юм шиг хүлээн зөвшөөрж байгаа юм шиг ингэж таниулж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд 18 дугаар эшлэл дээр тэр эмэгтэй олон өдрийн турш ингэсээр байв гэж. Үүнд ихэд төвөгшсөн Паул энэ эмэгтэй их олон өдрийн турш хашгирсан гэж байгаа юм л да. Библиэлд бол нэг 7 доторхыг бол ер нь тоогоор нь бичсэн байдаг. За нэг 7-оос дээш 10 гараад эхлэх юм бол ер нь олон гэдэг тоог их харгилдаг. Тэгэхээр энэ эмэгтэй магадгүй нэг 9-10 хоног ч юм уу те өдөржингөө тэд хоёр дагаал ингээд орилоо яваад ирсэн юм шиг. Тэгэхээр энийг их төвөгшөөсөн Паул эргэж сүнсэнд түүнээс гарахыг Есүс Христийн нэрээр би чам тушааж байна гэж хэлсэн баг. Тэгээ яагаад би энийг муус үнс гэж итгэлээр хэлэв нэхлээр мөнөөх сүнс тэр дороо зайлжээ гэж ütсэн. Зайлж. Тэгэд энд нэг бас нэг юм байгаа юм л та. Одоо энэ дээр бидний нэг ярих нэг хоёр дахь зүйл нь юу гэхээр түүнээс гарахыг хэний нэрээр тушаасан гэхээр Есүс Христийн нэрээр тушаасан гэж хэлж байгаа. За нэр гэдэг бол мэдээж яг одоо Библиэлд айгүй чухал. Еврейгээр бол шэм гин. За грекээр онома гэсэн үгээр хэлдэг. Энэ бол зүгээр нэг хаяг шошох зүухээс илүү гүн утгатай. Нэр бол яг тэр хүнийг бүх эрх мэдлийг ч юм уу те төлөөлдөг ийм одоо утгаар нэрчсэн баг. Жишээ нь хэдүүлээ ярихад бол одоо Олимпиа авраг байна те. Манай Олимпиа авраг. Тэрний нэрийг сонсох үед хүмүүс тэр хүний за алдар гавьянаас гадна хийсэн алдаа дутагдлан шүү санагдана. Нямбатар гэдэг юм бол маш олон Нямбатар байгаа л да. Тэгтээ шууд магадгүй хотын дарга санаанд орно тий. Тэгээд тэр хүний одоо юу гэдгийг хийж үйлдэлсэн зүйл магадгүй эрх мэдэл алдаа оноонд санагдах баг. Тэгэхээр Есүс Христ гэдэг нэр бид тэдний яагаад тэр нэрээр бид нар залбирдаг юм бэ? Бид нар яагаад тэр нэрээр бусдыг өрөөдөг юм бэ? Яагаад гэвэл энэ нэрэнд өөрт нь эрх мэдэл байна. Жишээ нь одоо өнөөдөр улс орон аягүй хэцүү байна. Бензин ямар байна? Одоо би жишээ нь инх баяр гэдэг хүн хувь хүн нэрээ бид надад хүсэл байна. Яг бүх хүнд хүсэл байна. Бензин 1000 болчихвол гоё тий. Мах нэг 50000 төгрөгтэй. За бидний өвшөө өргөн хэрэглээ
байрны үн, машины үнж гэдэг юм татвар ингээ баг байхыг хүсэж байна. Би хүсэж илээ гэд гүйж очиод би ингэж хүсэж байна. Та нар наад бензиний 1000 болго. Махныхаа үнийг буулга гэдэг бол намайг хин тоох уу? Хинч тоохгүй. Чи юу гэдэг? Бас нэг хавар арай болоогоход бас нэг синдромт юм гараад ирчих. Магадгүй ПСР те намайг баахан одоо шоолох баг. Харин магадгүй яг эрх мэдэлтэй хүн очиод та нар энийг ингээ тэгэх юм бол тэр хүн хүлээж авна. Яагаад гэвэл тэр хүнд эрх мэдэл байгаа учраас. Яг үүнтэй адилхан. Нэг зүйл байдаг нь юу гэхээр нөгөө секундын 7 хөвгөн байдаг. Тэрэн дээр яг ийм зүйл гардаг. Секундын 7 хөвгөө яасан гэхээр өөрсдөө Израиль хүмүүс тэгээд Паулийн тунгалдаг Есүсийн нэрээр бид нар чамаа хөөж ийн гэдэг нэг муу сүнстэй хүнийг сүнсийг хөөх гэсэн чинь нөгөөх нь би Есүсийг минь Паулыг тань та нар хийн гэдэг. Шалдан нүцгэн зодож зохиод өөрсдөө бүр шалдан нүцгэн тэрэндээ зохиод хөөгддөг тийм. Энэ юг хэлж байгаа вэ гэвэл энэ эрх мэдэл гэдэг зүйл биднэрт өгөгдсөн байгаа энэ нэр зүгээр нэг шившлэг бол биш нэгдүгээрт. Тарин шиг чийжлээд тий манай бадмихан ингээ хүн болгон хэлчингөт болцдогтой адилхан биш. Энэ яадаг вэ гэхээр яг эрх мэдэл өгөгдсөн энийг ашиглах ёстой тэр эрх өгөгдсөн нэгэн энэ нэрээр өрөөж болно. Энэ нэрийг залбирч болно. Нөгөө талаараа энэ нэрээр ямар нэгэн зүйл одоо чөтгөрийг хөөж болно. Есүс өөрөө хэлсэн. Би та нарт хэлэнцэд хорхоо бүх харанхуй хүчнээс дээгүрх эрх мэдлийг өгсөн гэж. За тэгвэл дараагийнх нь түрүүний би хэлжсэн. Нөгөө CEO гарахаас өмнө 0-ыг хүмүүс ашиглахдаа ороод гуйдаг гэсэн. 0-т ч нэг орчидхүү 500 төгрөг 1000 төгрөг гэвэл тэрийг нөгөө гардагтай адилхан. Эрх мэдэл байлаа гэхэд бид нарыг хэрэгжүүлж гин үү? Тэрийг ер нь хэр ойлгож хэрэгжүүлж байна. За одоо бид нэрээ манай цуглаанд байж. За энд нэг муу сүнстэй юм байна. Чи ороод залбирчих гэвэл залбирх хүн гарах болоо бид нар юм. Шууд бидний хамгийн түрүүнд бодогдох зүйл. Би ер нь чадах уу? Шууд тэгж бодогдсон тий. Би ер нь худлаах. За энэ пастор ч юм уу. За ядаж магадгүй улаанаа бит хэрэгдэх. Та хоёр ядаж Библи сургуульд сурсан юм. Та хоёр ороод залбирснээр хаа. Би арай л худлаа. Манай өндөр гол шууд ага. Яриатлаах. Цуглаан болон дээрээгүй штэ. Урд эрээг удажсэн гэдэг юм. Ер нь би ч гэсэн багс тэгэх бах. Нэг хөгжилтэй юм ирэхэд манай нэг найз бас библи сургалт өгсөн л дээ. Би тэр хөдөө нэг үйлчлээ явж ялаа. Тэгээд энэ яг өвчтэй эмэгтэй эний төлөө залбирч өгөөч. Тэгээд манай нэг найзаа залбирч байгаа. Энд ихтэй айгүй онгоо болол явцсан биз. Тэгээд нөгөөд чинь залбиртаа тэгж байгаа. Бурхан минь ээ та нэрээ бодоорой гэл. Нэрээ бодоорой гэмээр тий. Нөгөө хүн чи юу гэж бодож байгаа гэхээр би бол худлаа. За таал гэд. Яг ингээд итгэгчдийн нэг асуудал нь юу гэхээр бид нэг эрх мэдлийг ингээд байгаа гэд яг хөө ерөнхийдөө жоохон ойлгоод итгээд байгаа мөртлөө хэрэгжүүлэх тал дээрээ ирэнгүүт гацчихдаг. За би худлаах. Би чадахгүй. Эсвэл библийг яастаа хүн ч мэдхгүй энэ дэр. Харин Библи хэлж байгаа санаа юуг хэлж байгаа вэ гэвэл Есүс өөрөө хэлсэн. Би та нарт эрх юуг өгсөн. Бүх дээгүр эрх мэдлийг өгсөн. Гэхдээ чи миний нэрээр. Гол нь чи яг тэр эрх мэдлийг хэр ойлгосон бэ? Яг хэр итгэсэн бэ? Тэн дотор хэр зогсож байна? Тэгэхээр энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхэд надаас бол хамааралгүй. Жишээ нь Нямбатар гэдэг хүн угаасаа тийм эрх мэдэлтэй байгаа юу гэвэл үгүй тий. Тэр хүнийг хуулийн дагуух олгоцсон эрх мэдэл тийм эрх мэдэлтэй болгож байгаа. Хотын одоо бензин юу гэдэг машины торгуул татварыг нэмэх хасах. Тэрнтэй адилхан инх хоёр гэдэг хүн алдаа оноотой байж болно. Тэр хүн сул дорой байж болно. Гэхдээ надаас одоо шалтгаалж энэ эрх мэдэл явагдаж байгаа биш. Харин Есүс гэдэг тэр туйлын одоо эрх мэдэл өөрөө одоо тэнд байж байгаа. Харин зүгээр тэрийг би одоо хэрэгжүүлж байна л гэсэн үг. Зүгээр ерөнхийдөө нөгөө хуулийг цаасан дээр наваачаад яг энэ байна гэд хэлж байгаатай адилхан зүйл гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ юуг одоо эргээд санаасаа гэж хүсэж байгаа гэвэл нэгдүгээрт шүтгэр гэдэг зүйл. Одоо яг хэвдээ хүн болгон бөөнөрийг ч гэдэг юм уу хүндлээд. Энэ бол нэг хүндлээд хар зүйл биш, айх зүйл биш шүү. Энэний цаана муу сүнс. За магадгүй зал, мих ажиллаж байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бидэрт аль хэзээний эрх мэдэл өгөгдсөн байгаа. Гэхдээ тэр нь надаас бол хамаарад намайг сул дорой ойлгонгууд тэр нь ажиллахаа болчдөг. Би ингээд яангууд тийм биш. Энэ бол угаасаа байж идэг зүйл. Харин бид нар тэр эрх мэдлийг хэрэг ойлгож нөгөө талаараа
хэрэгжүүлж байна. Хизээч муу сүнсэн дээр гараа тавиад ч юм уу тэрийг хөөгөө залбирж байгаа итгэгч нар ер нь ховор шүү. Баг байдаггүй. Яг л тэрийг өөр хүмүүс, пасторуудын ажил гэх юм уу эсвэл өөр тэр чаддаг хүний ажил гэж бодож байгаа. Гэхдээ яг үүндээ бол энэ бид бүхний ажил. Бид бүгд мэдэх ёстой, одоо хэрэгжүүлэх ёстой эрх мэдэл. Харин тэрийг ойлгох ёстой шүү гэж өнөөдрийн үг маань ингэж хэлхийг хүслээ. Тэгэхээр та яг бид нар бензинийг буулгаж чадахгүй байж болно. За юу гэдэг тийм эрх мэдлэхгүй байж болно. Гэхдээ бид нар энэ одоо хүмүүсийг те оюун санааны хувьд, сүнсний хувьд хуураад байгаа, айцаар хүлж байгаа тэр зүйлсүүдийг бид нэр эрх мэдэлтэйгээр тасалж чадна, хөөж чадна. Тийм учраас эхлээд бүгдээрээ тэр эрх мэдэл дотроо ойлгоод тэрийг хэрэгжүүлдэг тийм ичнэр байгаасаа гэж өрөөж байна. За тэг бүгд хамтдаа Есүсийн нэрээр залбирая. Залбирахдаа би таныг юуг залбираасаа гэж хүсэж чинь гэвэл яг тэр энэ эрх мэдэл энэ зүйлийг та надад яг ойлгуулж өгөөч гэж, магадгүй мэдрүүлж өгөөч гэж. Энэ дотор намайг үнэмшиж энийг хэрэгжүүлдэг байхад одоо та намайг чиглүүлж өгөөч гэж залбираасаа гэж хүсэж байна. Аллилуйя Иесус. Эзэм таны өмнө ирээд залбирч байна. Тэгээд таны нэрээр бид нэр залбирдаг, таны нэрээр бид бусдыг өрөөдөг. Яагаад гэвэл танд өрөөх эрх мэдэл нь хүний залбирлыг, гуйлтыг сонсож хариулах эрх мэдэл хүч чадал нь танд байдаг. Түүнтэй адилхан эзэм муу сүнсийг зайлуулах, муу сүнсний хүлээс ноёрхлоос бусдыг одоо чөлөөлөх эрх мэдэл нь танд байдаг. Энэ биднээс шалтгаалдаг зүйл биш. Харин зөвхөн танаас та бидний эрх мэдлийг бид нэг дандаа ашиглаасаа тэнийг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Харин бид нар өөрсдөө хэмжээд би чадахгүй, би ийм тийм гэсэн чалтаг хэлдэг. Эзэм минь энэ биднээс биш харин танаас ихтэй гэдгийг ойлгож тэр эрх мэдэлтэйгээр, хүчтэйгээр таны энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг байхад та туслаарай гэж гуйж байна. Танд бүх алдрыг өргөж тэгээд манай Монгол дээр байгаа тэр олон ноёрхох хар сүнснүүдийг та тэгэхээр зайлуулж хүмүүс гэрэлд таны үнэн дотор эдгэрсэн чөлөөлсөн байхад бид нар өөрсдөө энэ дотороо хэрэгжүүлдэг байхад та туслаарай гэж эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За эзэн биднийг их болтугай.